За юу байцгаана. Өнөөдрийн минь өнөөдөр бид юу ярих вэ гэхээр сониучхан фактсууд аудио фактын юм хийж байгаа. Тэрний эхний дугаар та бүхэнд бэлэн болсон байна. Тэгээд бид хоёр энийг яаж явуулах вэ гэхээр нэг нь одоо нэг сэдв аавна. Тэгээд тэр сэдвээрээ факт бэлдээд нөгөө хүндээ одоо танилцуулна. Энийг тийм амар факт биш, хөгжилтэй, сонирхолтой, үндсэн цомгтгсон зүйлүүдийг ярина. Тэгээд өнөөдрийн фактыг би явуулахаар болсон. Тэгээд өнөөдрийн сурагч ар нь Аривгүй байвал тэгээд тийм байна. Өнөөдрийн сэдэв маань юу гэхээр бид хоёр тархины талаар ярихаар болсон. Хүний тархи болон хүний тархи яаж ажилдгийг, ямар байдгийг ер нь юу юм бэ гэдгийг одоо Аривкада заах харжсан байна. За. Тэгэхээр үндсэн хэмжээ болон юуны хувьд хэлбэрийн хувьд болохоор хүний тархи нь шууд эхэллээ шүү заяа. Хүний тархи нь хамгийн том одоо юу аахгүй юу? Одоо сэр нуруудан гэж байдаг шүү дээ. Бид нар чи сэр нуруутанд ордог шүү дээ. Сэр нуруутанда одоо биеийн харьцаагаар нь ингэж биеийн харьцаа тархийг хэмжсэн гэдэг одоо харьцуулсан харьцаагаараа хүний тархи хамгийн томд орд юм байна. Тэгтээ бол нэг бидний тархинаас өөр том тархитай хүмүүс байгаа шүү дээ. Халин малинных байгаа шүү дээ. Халин малинных. Тархитай хүмүүс амтнаа. Амтнууд байгаа шүү дээ. Тийм тэгтээ яг одоо сэр нуруутанд дундаа бол хамгийн том тархитай. Тийм тэгээд хүний тархи бүхэлдээ тэр чигтээ юу? Fat. Өөх. За. Өөх. Ер нь бол одоо most often өөх заяа. Тэгэнгүүтлээ ер нь бол 60% өөх гэж байгаа заяа. Тэгснээ хамгийн өөхтэй одоо эргэтэн. За. Хүний биед. Хамгийн тарга эргэтэн. Хамгийн тарга эргэтэн гэсэн. Тэгээд тэр тарга эргэтэн маань 3 паунд жинтэй. За. 3 паунд жинтэй. Тэр мод 1.5 кг гэсэн 1.5-аас 1.4-өөс 1.5 кг жинтэй. Тэгээд хүний биеийн 2%-ийг эзэлдэг. Тэгээд хүн тархиныхаа 10%-ийг ашигладаг гэдэг нь шүү дээ. 10%-ийг ашигладаг гэж ярьдаг. Одоо хүмүүс ингээд байдаг шүү дээ, тэ. Тэгж үзэх юм болвол хүн унтчихта тархиныхаа 10%-аас илүү ашигладаг. What? Унтчихта. За. Яагаад тэгдэг вэ гэхээр хүн унтчихта одоо өмнө болсон дурсамжууд болон одоо төсөөлөн бодох чадварын тэр хэсгүүд амар хурцтай хөгжиж ажилдаг. Тэр хэсэг нь ингээд сэрүүн байдаг. Хүн нүдэн ханаад унтчих гэж бодсон тархи гурван итгэвчдэг. Тэгээд итгэвчээд өөрөөсөө амраад тэгээд нөгөө зүүд мөдий чинь ингээд орж ирээд зүүд мөд чинь тэгж орж ирдэг. Хамаагүй нөгөө нэг ясам ядагдсан нөгөө хүний төсөөлөн бодох чадвар болон өмнөх дурсамжуудад чинь ингээд хойлолоодоо тэнцэнээс дата аваад тэний дотны хүмүүс чинь ингээд орж ирж мэрдэн шүү дээ зүүд. Яг тэр нь чинь ингээд тэгж процесс явагддаг юм байлээ. Тэгэхээр хүний тархи илүү ажилдаг. Тэгээ ер нь бол тарих бол зогсдгүй юм шүү дээ. Ер нь ерөөсөө зогсохгүй. Тийм тэгээд тарих зогсохгүй байгаад хахаар ядрах уу өвдөх үү гэдгсэн. Тарих бол өвддөггүй. Тарих өвчнийг мэдэрдэггүй. Тарих яадаг вэ гэхээр зүгээр одоо жишээлбэл миний хөл өвдөн штэ. Хөл өвдөж байгаа хэсэг тэр өвдсөн тэр одоо эсүүд нь дамжаад тэр эсүүдийн сигнал нь тархинд ирээд тарих зүгээр юм сигнал өнгөх үйлсэлтэй. Энд өвдөж байна гэсэн сигналыг шууд хөлний тэнд очиод өвдүүлээд өвдөлтийг мэдрүүлээд хүн шууд хөлнөө өвдөж байна гэж мэдээ. Тэрийг тарих зохицуулдаг. Тэгээд хүний тарих чинь одоо хүний биеийн 20% оксижен аваад оксиженийг ашигладаг. Ер нь хүний тархийг тэгс байгаа заяа. Хамгийн одоо хүний тархийг хүн гэж үзэх юм бол эрх амар дураараа амар эрх тийм ямбтай явах гэж байгаа байхгүй ямбтай нэг за яагаад вэ гэдэг чинь хүний одоо биеийн оксижений 20% эзэлдэг. Тэгээд 20% ба тархины одоо хүний биеийн бас 20% тусаг ашигладаг. Ашиглаж ингэж процесс явуулдаг. Тэгээд тэр процесс явуулаад хүний тархи ингээд хөгжөөд байна шүү дээ. Нэг хөлөө ямар нэг зогсолтгүй ингээд юу гэдэг шүү дээ. Тэгэж одоо үйл ажиллагаа явуулж ажиллаж байхдаа хүний тархи 32 гигабайтын 32 ваттын одоо хүчтэй үүсгдэг. Generate хийдэг. Power. Тэр нь болохоор жижигхэн ийм лампууд байдаг шүү дээ. Тийм лампыг хасаахад хүчин чадал ингээд хасаах чадaltaй. Тийм одоо цахилгаан энерги ингээд хүний тархинд энергийг үүсгдэг. Power. Тэгээд хамгийн нэг сонирхолтой зүйл нь болохоор одоо хүний одоо судас байгаа шүү дээ. Тархины судас байгаа шүү дээ. Тэр одоо судснууд хүний тархины судснуудыг сунгаад ингээд одоо нэг шулуунд тавина шүү дээ. Тэгээ урт нь тэгээ тавиад янгуул урт нь 100,000 майлс болдог. 100,000 майлс. Тэгэхээр 100,000 майлс. Тэгэхээр 100 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 майл
What? 100,000 Бүр майлз. тийм урт юм уу? Тийм урт байгаа байхгүй. Өөх. Тэгэхээр ингээд ямар амар ингээд бүр ингээд нарийн. Тэр чинь бүр ингээд бүх ингээд хэлгсэн суудсан бүгд ороод штэ. Аха. Тэгээд 100,000 майлз. Тэр ихтэй хэн тэгэж хэмцсэн бол бас айхтараа. Хэмцэн тийш байгаа. Хэмцэн л энэ да. Тэгээд За, наа ч юм айгу сонин мэдээлэл шүү. За. Тэгээд яг тэр нь тийм байгаа болохоор үнийн тархины орон зогсолтгүй ажлын гэс маш хурцтайгаар мэдээллийг хоорондоо дамжуулдаг юм байна. За тэгээд хурцтайгаар мэдээлэл дамжуулдаг гэдгсэн чинь хүний хүн мэдээллийг хэр хурцтай дамжуулдаг вэ гэдэг. Алив зүйлд их хурдан респонд хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгсэн чинь хүн нэгийг хуваах нь 1000 секундэд үйлдэл хариу үйлдэл үзүүлдэг. Хүний тархин газ мэдээллийг авдаг. Вау. Тэгээд тийм хурцтай тавьж нэг тийм хурдыг ингэж үзүүлдэг болохоор тэр энерги үүсгэдэг. Тэр их хэлэх суусуудыг ашигладаг байгаа байхгүй. За тэгээд тэрийг ашиглаад яадаг вэ гэхээр хүн одоо бүхэлдээ юм процесс хийдэг, think хийдэг, бүр зүйдэлдэг гэж байгаа юм. Тийм үйлдэлүүдийг үзүүлдэг. За тэгээд тэгсэн чинь хүний тархи өөр ямар чадaltaй юм бэ гэдгсэн чинь хэрвээ одоо төрөлхийн хараагүй хүн гэж төрдөн шүү дээ, тий. Төрөлхийн хараагүй хүн гэж төрсөн төрөөд одоо ямар ч харааны тийм юу чадамж байхгүй ч гэсэн хүний тархи харааных нь одоо юу зохицуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Одоо буруу уртсны зүг оруулдаг шүү дээ. Тархи чинь. Бидний. Тэгсэн чинь тэрийг ингэж их шаардлагагүй болчингууд л хүний тэрний зарцуулах гэсэн энерги чихний одоо хэсэг зарцуулаад тэгээ бараг чихээрээ хардаг юм шиг илүү чадвартай тийм сонсгол сайтай болгодог. Тэгээд хараагүй хүмүүс амар сонсгол сайтай болдог. Тэгээ бараг харж байгаа юм шиг мэдрэгдэг. Одоо жишээлбэл би ингээд нэг чимээ гаргахад бараг харна баал цогтлоо гэж юм. Тийм хүү ингээд бүр тийм сайн хөгжүүлж өгдөг сенсийг. Нэг сенсийг хөгжүүлж өгдөг юм байна. За тэгээд эрэгтэй хүний тархи нь эмэгтэй хүний тархиас 10 дахин том. За тэгээд эмэгтэй хүн бас жирэмсэн болохоор тархи нь гэд жижигэрдэг. Тийм үү? Жижигэрдэг гэж хэлээ. Жирэмсэн байх үеийн эмэгтэй хүний тархи нь жирэмслээгүй байх үеэс жижигхэн байдаг. Тэгээд төрсний дараах 6 сар хүртлээр жирийн харьцаанд орох гэж 6 сар болдог. Хэмжээнд орох гэж. За тэгээд дөнгөж төрсөн хүүхдийн одоо тархи нь энгийн хүний тархинаас 80% тай ижилхэн байдаг. Энгийн хүний тархитай 80%. Одоо 20%-аар бага гэсэн үг байхгүй юу? 20% жижигхэн гэсэн үг. Тэгэхээр чин хүүхд чинь бүр айгүй лаг тархин хөгдсөн гарч ирдэг юм шиг. Том гарч ирдэг хэмжээ нь. Тэнгүүтлээ яагаад тийм том гарч ирдэг? Хүмүүс нөө жоохон хүүхдүүд чинь тархиад аадаг шүү дээ. Ингээд тархиад аахгүй хэнд яадаг. Тэгээ яагаад тийм том толгой төрхтэй юм гэхээр тархи айгүй хурцтай хөгждөг ингээд яадаг гинэ. Өдөрт бараг 3 дахин томордог гинэ. Одоо 18 хүртлээ хүний тархи. Тэнгүүт тэр том тархи яг чинь хамгаалахын тулд тийм том тархитай хүн толгойтой төрхдөг хүүхдүүд энэ хурцтай тархины өсөлтийг одоо хамгаалахын тулд тэрний бэлтгэлтэй байхын тулд хүний тархи ингээд жоохон хүүхдэд тархин том байт юм байна. Тэгээд зайтай л юм шиг байт юм шүү дээ. Тэгээд тэрэндээ ингээд тасгаад ингээд хурдан огцсон хөдөлгөөнүүд ингээд барьсан байхад огцсон байх мод хүний тархис ингээд задрах магадaltaй болохоор ерөнхийдөө жоохон том байдаг. Тэгээд хүний тархи 3 дахин өдөрт 3 дахин томордог 18 хүртэл. За 18-өөд 18-аас нэг 40-50 гартлаа бол ерөнхийдөө хийв тэр хэмжээнд тавьж хагаад тэгээд хөшрөнгүүт буцаад буурдаг. Жижигхэн болдог. За тэгээд өөр яадаг вэ гэдгсэн чинь хүний тархины бас сонирхолтой фактуудын нэг нь болохоор хүн тархиныхаа талыг таслуулсан ч гэсэн хүн тэр хүний одоо personality тэгээд memories одоо дурсамж хувь хүний тэр юмуд нь үлдсэн байдаг. Тэгэхээр хүн ерөнхийдөө тархиныхаа талыг таслуулсан ч гэсэн ерөнхийдөө behavior-тэй тэр хүний гэсэн одоо амьдрах чадвартай гэсэн үг. Тэгэхээр тархи болохоор бүхэлдээ ажилтдаг гэсэн үг байхгүй. Тэгээд одоо юу гэдэг байгаа байхгүй. Одоо тэр нэг against гэдэг байгаа байхгүй. Хүн тархиныхаа 10% ашигладаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо болохоор хүмүүс хэлэх гэдэг. Хүн тархиныхаа 10% ашигладаг вэ. За. Хүн бүгдийг ашигладаг. Бараг бүгдийг шахах ашигладаг заяа. Тэгээ яахад тэгэхээр бүх хэсэг болгон өөр байдаг. Тийм одоо жишээлбэл тархины уртлын хэсэг нэг үүрэгтэй хад артлын хэсэг нараа үүрэгтэй ч юм уу тийм үүрэгтэй байдаг. Тэгэхээр 10% бол 10% биш 10%-аас илүү ашигладаг. Тэгэхээр хэдэн хувь гэдэг хүмүүс тогтоож чадахгүй. Ягаад гэвэл хүн болгоны тархины ашиглах чадвар нь өөр байдаг. Болохоор хүн баруунаа зүүнээ айлгаа ашиглаж байгаа илүү ашиглаж байгаа мэддэг. Ингээд тэр ухаан үнээс хамаардаг болохоор хэдэн хувь ашиглаж байгаа тодорхойгүй. Тэгээд 10%-аас илүү ашигладаг. Бодос сэтгэх тийм яах та. За тэгсэн чинь бодос сэтгэхэд яа тэгээд хүмүүсийн чинь multitasking хийх гэдэг байгаа шүү дээ. Хүн хажуугаар нь юм сонсож байхдаа бичингээ
одоо бичлэг үзэж ч юм уу те юм ингээл юм олон төрлийн судлага мултитаскинг хийх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь хүний тархин мултитаскинг хийж чаддаг юм. Хүмүүс тэгж итгэдэг. Гэтэ мултитаскинг хийдэг. Маш хурцтай. Одоо тэнгууд яадаг вэ гэхээр сонсож байхдаа бичихтэй хүний тархи маш хурдан свич хийдэг. Свич хийгээ нөгөө үйлдэл шууд зогсоогоод тэрэндээ анхаарал хандуулах нөгөөдөнд мангар хурдаас анхаарал бичвэнглээ дахиад свич хийдэг. Айгу хурдтай свич хийдгийг хүмүүс мултитаскинг хийдэг гэж ойлгодог. Гэхдээ яг үндэ гинт олон тэрнээс олон зүйл хийчих юм хүний тархи мултитаскинг хийх мага чадал байх гэж үздэг юм. Тэгэхээр зүгээр яг ингээд хүний тархи бол нэг юм дээр л фокус хийдэг. Гэхдээ яг тэрхэн зургийн айгу хорон секунд дойл бүр зүгээр айгу хурдан ингээд солигдоод нэг фокусоо солио явчихна гэсэн үг. Свич ингээд хийгээл ингээд олон юм бодоод өгдөг. Аха. Хийдгийм байна. Тэгээд хүний тархины одоо capacity ба штэ багтаамж хүчний чадал ч юм уу. Тэр бол unlimited заяа. За. Төгсшгүй. Storage capacity. Unlimited хамгийн гол нь unlimited хадгалдаг мөртлөө short term long term memory-нуудыг авдаг. Тэнгүүтлээ тэр memory-нуудаа авахын тулд одоо гараж ирэхдээ short term бол маш хурдан ингээд алга болчихдог. Long term нь болохоор зарим бүр ингээд мухартаа үлдчихдэг. Одоо тархины гарын хэсэгт үлдчихдэг. Үлдэнгүүтлээ дахиж дуудахта хаяа ч юм уу нэг орж ирдэг. Тэрнээс бол бүр ингээд үлдээд ингээд буугларч чамд бууглараад ингээд яаш. Тэг хүмүүс сандгүй. Тэр хүмүүс ингээд short term-оор амьдэрдэг. Short-оор амьдэрдэг. Long-о мартчихдаг. Short-оор хүмүүсээ хурдан short-ууд авч short-оор амьдраад long-оор мартдаг хаа. Long-о бүр хойш ичдэг хаа. Long одоо удаан хугацааны юм дурсамжууд ихтэй ерөнхийдөө бол юу гэдэг юм миний бодлоор сэтгэл зүгээс хамаарат зарим нь гарч ирээд зарим нь гарч ирдэг байх тийм тэгж явдаг гэж байлээ. Тэгээ яасан чинь хүний тархины бас 75% нь уус юм байна. Fat. Өөхөн дээрээ нэмээд уустай юм. 75% нь уус гэсэн. За тэгээд өөр тархины одоо хурд байгаа штэ. Хурд яадаг вэ гэсэн чинь одоо цагт хэмжсэн юм байна л да. Тэгсэн чинь одоо хурд нь 268 miles per hour гэж байгаа байхгүй. Хурд тийм хурдтай. Тийм хурдтай. Одоо өмнө нь болохоор тэр нэг хугацаанд болохоор респонд хийж чаддаг байхгүй. Тэгвэл одоо болохоор хүний сэтгэн бодох чадвар ч юм тийм гэж бодох чадвар нь болохоор 268 miles per hour гэж байгаа. Чинь баг машинаас бүр ямар тэр нь юу гэсэн чинь формулагийн машинуудаас илүү гэж хурдтай гэж байгаа юм. Яа. За. Тэгэхээр хүний тархи бол маш агуу байна гэж байгаа. За тэгээд нэг их юу болохоор нөгөө нэг Моцартын хөгжмөөр Моцартын симфони ч юм уу Моцартын хөгжмийг сонсоод хичээлээ хийвэл тархи руу амраад хичээлээ сайн идэгсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр худлаа байхгүй. Тэр худлаа гэдэг нь батлагдсан. За. Ямар ч ялгаа байхгүй. Хүний тархи ялгаагүй дуу сонсож байхдаа хажуугаар multitasking хийх гэж юм тийм хүмүүстэй хоёулын switch хийдэг болох нь гэсэн. Тэн дээр бол хамаа байхгүй. Гэж үздэм байна. За тэгээд өөр сонирхолтой фактууд гэх юм бол Альберт Айнштайны тархи маш жижигхэн байсан. 10 энгийн хүнийхээс 10% жижигхэн байсан. Average-аас тийм үү? Гэхдээ density одоо нэг одоо арай нэгтлэл одоо тархины сэл байгаа шүү дээ. Сэлнийхээ нэгтрэл нь амар их байсан. Арай их байсан. Амар их нэг одоо өвчлээ гэдэг шүү дээ. Тархины өвчлээ нуглаатай байсан. Нуглаатай тийм байсан. Тэгээ н одоо Альберт Айнштайн чинь баг нэг savant. Одоо нэг social savant хүмүүс ч болохоор нөгөө юу байдаг. Тархи нь хөгжсөн. Гэтэ нэг тал руугаа хөгжсөн. Амар математик боддог мөртлөө заримдаа хүмүүс тийм ярьж чаддаг юм. Хүмүүсээс айдаг ч юм уу тийм. Savant хүмүүс юм уу сонсон байдаг шүү дээ. Өндөр IQ-тэй тийм хүмүүс ч ингэдэг сонсон юм. Тэгээ бас нөгөө юу хүмүүс байна. Хийдэж юу ч мартдаг болсон юм. Тийм хүмүүс байд юм уу? Байдгийн. Бүр ингээд төрхөө санаад төрж байгаагаа санаад төрхөөсөө хойш ингээд бүх өдрүүдээ ингээд санаад. Ерөөсөө ингээд мартав. Тийм амар олон докюментари байдаг байхгүй. Ямар сони би ерөөсөө тийм юм сонсож байгаагүй юм аа. Тэгээд тэр хүмүүсээс ингээд шууд асууж босуугаад тэдэн сарын тэдэн яасан байг шууд ингээд тэдэн сарын тэдэн гэж унсан тийм кофе тэгсэн гэсэн. Бүх юм юу ч болчихгүй. Ямар амар юм. Тэгээд тэр хүмүүсийн нэг давуу тал нь болохоор яг юм мартахгүй чадсан ингээд юм чийжилж байгаа. Сул тал нь болохоор тэр хүмүүс нэг мууд орсомжуудаа мартаж чадахгүй болчихж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөл юм ямар нэг депресд орох магадлал өндөр болсон. Тэр жоох хэцүү байдаг. Энэс бол ерөнхийдөө бол тийм хүмүүс амар бол 23 байдаг би үзчихсэн докюментари. Сонирхолтой л юм.
бас нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины бас ялгаа бас өндөд юм л шүү дээ. Одоо жишээлбэл эрэгтэй хүний тарих аюу том гэж байгаа шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн болохоор нэг юм л ингээд одоо юу гэдэг бодохдоо нэг юмны талаар ингээд дандаа тэр юмны талаар бодоод тэрнийхэн талаар гүнзгийрүүлж боддог байхгүй. Гэтэл эмэгтэй хүн ингээд нэг юм бодсон бол ингээд тэрнээсээ ингээд хідэн юм руу ингээд салж бодохтой аюу сайн. Тийм болохоор юу гэдэг эрэгтэй хүн ингээд яг ингээд хөлбөн бөгдөж яхад нь эмэгтэй хүн хажууд нь хичнээн юм яриад ерөөсөө нэмэргүй гэж байгаа байхгүй юу. Гэх мэтлээ аюу тийм би бас аюу тийм харж исэн юм байна өмнө. Наад бол чинь бол миний хамгийн тийм сонин гэсэн нь бол тэр нэг тархины судснууд. Тийм урт гэж би ерөөсөө бодоагүй. Бас тэрийг яаж хэмжснээ би бас аюу гайхаж байна. Яа бас тэр тархины хурдыг бас яаж хэмжээд байгаа. Бас тэр бас сонирхолтой л юм. Ер нь тарих бол тэгээд цаашаа судлууд амар сонирхолтой. Дуусшгүй л хальтаа тийм. Нарийн бүрээ ингээд судлаад нэг мэрэгжлийн хэллэлийн мэдлэгтэйгээр судлаад ингээд уншихаар бүр ингээд сонирхолтой байгаа байхгүй. Яг процесс нь яаж явагдах хооронд миний одоо ингээд харааны үнцгийг яаж үйлчлэх тэрнээс хүн хүчний юм сигналыг яаж авдаг. Тэгээд толгой өвддөг шүү дээ. Толгой өвдөлт гэсэн тарих өвддөг гэдэг байна шүү дээ. Толгой өвдөлт юу гэсэн чинь толгой өвдөлт чинь зүгээр ерөөсөө чиний цээжний болон нуруу тэгээд өөр юу аль хэсэг гэлээ. Тэр хэсгүүдийн жоохон өвдөлтүүд нь тархины тэрээр мэдрэгддэг гинэ. Тэр сигнал авчдаг. Тэгээ ерөөс тарих өвддөг гэж үү? Толгой яг brain гэдэг зүйл бол өвддөг гэж байгаа. Ямар сони тий. Ингээл тарих руу хатгуулаад ингээл толгой тарих марих гэлээ ярьдаг. Яг үнэндээ brain бол шилээсэн юм байна л да. Тэгвэл буруу ярьдээ биш үү бид нар. За, болцсон уу? Болцсон. За, баярлалаа. Зөндөө олон юм сонирхолтой мэдээллүүд, баримтууд сурж мэдэж авлаа. Өнөөдөр би их дуулахтай сурч байсан очиж байна. Тийм. Энэ цаашдаа бид хоёр яг энэ маягаараа ингээд нэг нэгэндээ яг болно. Та нар ч гэсэн бас сонирхолтой байх бах. Сонсогчд маань ч гэсэн сайхан мэдээлэл хүрсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд дараагийнхаа дараагийнхаа подкастыг фактыг, баримтуудыг хүлээн авч үзэхдээ бэлдээд байж байгаарай. Бид хоёр илүү сонирхолтой зүйл хийдэг амлаж байна. Тэгээ илүү сонирхсан байхыг эрмэлзэх болно. Баярлалаа.